Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэнд Okonomiyaki гэдэг Япон хоолыг хэрхэн хийхийг хуваалцуулна. За байцаа төрний нэг ширхгийг нэгэн жигд ингээд ирчиж чинь. За тэгээд гурилаа 50 г хувцас нэг жижиг аягын дунд хэсгээр хийгээд за энэ дээрээс 2 шиг өндөө хийж чинь. За тэгээд 100 мл ус 0.5 аяга хийгээд маш сайн утгаад өгнө. Тэгээд ингэж сайдар утгаад ингээд нэгэн жигд юм болгоно. За тэгээд дашида 3 чим хийчин. За Японы даши гэдэг соус явах юм бол бас хийж болно. Орлуулад хийж болно. За тэгээд ийм урт ногоон сонгоно. Нэгэн жигд чи явчнаа. За тэгээд энэ зурмууд лугаа байцаа ирсэн урт ногоон сонгонуудаа хийгээд за сайдар утгаад явчихнаа. За тэгээд нэг юмрхүү гой зураг болсон байна. За хайрандаа маш сайн халааж агаад за хамахаа гээд доос перс хийж чинь. За тэгээд уг нь бол аюул нэмгэн мах хэрэгэлдэг. Тэгээд гадуур бол нэг тийм нэг хамах зарддаг учраас юм самгяпсалын жоохон зузаанд мах ашигласан байгаа. Тийм учраас махаа эхэлж шараад давс перс шараад тэгээд дараа нь зурмаа хийсэн байгаа. За тэгээд зурмаг дээр бас давс 2 чимэх 2-3 чимэх за перс 1-2 чим хийгээд сайдар утгачихна. За тэгээд хамахаа 2 талын маш сайн шарж аваад хийчихнэ. За энгийн нэмгэн мах ашиглах үед бол эхлээд зурм хийж агаад за дээрэс нь хамахаа шууд зурм дээр хийгээд тэгээд эргүүлээд хийдэг. За энэ удаа мах нь нэлээд зузаан учраас түүхий болох магадaltaй учраас махаа маш сайн халааж сайн шарж байгаад тэрний дараа нь зурм хийж агаад тэгээд зурмын дээр хамахаа тавина. За хайрлын дагавар баг зэрэг тус нэмчээ. Гахаа махнаас нэлээд их тус ялгараад гараад ирсэн бол тус их шаардлагагүй. За тэгээд зурмаа бүтэн сайхан хийгээд зурм нь бол нэг жоохон шингэндөө байхад бол зүгээр. Тэгээд энэ байцаатай холдоод маш гоё харагдаад. За тэгээд дээр нь төрөчийн хайр шарсан гахаа махаа тавиад за тэгээд тагийн таглаад ойролцоогоор нэг 5 минут тавцаа хайраад явчихнаа. За 5 минутын дараа тагийг авч жагаад за дээр нь ингэж адилхан хэмжээний тав ашиглаад тавгандаа ингэж эргүүлээд авчлах амархан хэрэгчин. За тэгээд үүнийхээ хайрлан аваар буцааж хийгээд дахиад нөгөө талын маш сайн шаард хайраад явнаа. За энэ талын бас ойролцоогоор 5-аас 5 минут цай чам гал дээр хайраад за мөн тагийг ингэж дээр нь тавьж байгаа тагийг ашиглаад нөгөө тал руу бас эргүүлж болно. За энэ тал нь бас маш гоё шаардаад энэ гахааны махтай энэ зураг нь ингээд холдоод маш гоё болж харагдаж байна. За нөгөө тал нь бас маш сайн хайраад шараад гоё өнгөтэй болгоод өгнө. За нөгөө тал гэсэн маш гоё өнгөтэй болсон байна. За тэгээд гахаа мах маань жоон зузаанд болохоор энийг бол хэрчээд явцсан дээр за гахаа мах нэгэн бол нэг хэрчих шаардлагагүй. Шууд тавган дээр тавьж аваад дээрэс нь сохороо ингэж үсээд бараг авчна. Хамах зузаан учраас ирсэн байгаа.